өдөр шүлэг дуурайн зохиож үзэх хичээлийг үзүүлнэ. Хичээл эхлэх өмнө багш та бүхнээс нэгэн асуултыг асууя. Энэ юуны тухай зургнууд байна вэ? Дараах 3 зургийг ажиглаад хариулаарай. Юуны тухай зураг юм бол? Хамтаа ажиглая. Эхний зураг тасны тухай зураг, хоёр дахь зураг бороо олж байгаа зураг байх нь, гурав дахь зураг салхины тухай мод салхинд хийсч байгаа зураг юм. За тэгвэл цас бороо салхи маань байгалийн үзэгдэл юм болов уу? Удирдлагын нэр юм болов уу? Цас бороо салхи маань байгалийн үзэгдэл удирдлагын нэр юм. Мэдээж байгалийн үзэгдэл шүү дээ. За тэгэхээр багш та бүхнээс дахиад нэг асуулт асууя. Манай орон хэдэн удирдлагатай вэ? Дараах бичлэгийг үзээд хариулаарай. Өвөл, хавар, хавар, зун, зун, намар, намар. За хэдүүлээ сая манай орны жинхэнэ дөрвөн удирдлагын талаар бичлэг үзлээ. Одоо бүгдээрээ жинхэнэ дөрвөн удирдлагын талаар дараах асуулт алгыг хийж гүйцэтгэе. Ямар удирдлагт бороо их ордог вэ? Ямар удирдлагт бороо хамгийн их ордог юм бэ? Мэдээж зуны удирдлагт бороо их ордог. Яагвал зун дулаахан байдаг учраас бороо их ордог. Ямар удирдлагт болоход сургууль цэцэрлэг ордог вэ? Ямар удирдлагт болоход сургууль цэцэрлэг ордог юм бэ? Намар болоход хүүхд багчууд сургууль цэцэрлэгт орж хүүхд багчууд хичээл номдоо явдаг шүү дээ. Ямар удирдлагт цас их орж вэ? Ямар удирдлагт цас орж юм бэ? Мэдээж өвөл цас ордог. Энэ өвөл цас их орсон. Аль удирдлагт ургамал ногоо ургаж тоёож эхэлдэг вэ? Хавар болоход ургамал ногоо ургаж эхэлдэг шүү дээ. За хэдүүлээ тэгвэл өнөөдрийн хичээлээрээ жилийн дөрвөн удирдлагын нэг болох хавар гэсэн шүлэг шүлгэн дээр ажиллана. За хэдүүлээ хавар гэсэн шүлгийг хамтдаа уншицгаая. Хавар. Хавартай би найзландаа хамт гадаа тоглондоо усны шувуу өгснөндөө уран зэрэглээ харандаа хавартай би найзландаа хамт ажиллаа хийндээ шүлэг модоо усландаа шүлэг номоо уншиндаа. Дахиад нэг хамтдаа уншицгаая. Хавар. Хавартай би найзландаа хамт гадаа тоглондоо усны шувуу өгснөндөө уран зэрэглээ харандаа хавартай би найзландаа хамт ажиллаа хийндээ шүлэг модоо усландаа шүлэг номоо уншиндаа. За бүгдээрээ хавар гэсэн шүлгийг уншлаа. Одоо бүгдээрээ өмнөх мэдээ зэрэг санацгаая. Өмнө бид шүлэг тээжлэхдээ ямар дистралтай ямар аргаар хэрхэн тээждэг байснаа зэрэг санана. Өмнө нь бид шүлэг тээжлэхдээ үйл явдлын дарааллыг сайн уншиж ойлгож тээжлэх байх нь. Таны шүлгийн үйл явдал нь үйл хавартай найзлаад хамт тоглоод усны шувуудыг угтаад уран зэрэглээ харах үйл явдал гарсан шүү дээ. За мөн бас 2 мөрөөрийн шүлгийг уншиж тээждэг байх нь 4 мөрөөрийн уншиж тээждэг байх нь хамгийн сүүлд шүлгийг бүхэлд нь тээжлээд чанга дуугаар уран яруу уншиж болдог шүү дээ. За тэгвэл хэдүүлээ сая шүлэг тээжлээ ямар аргаар хэрхэн тээжлэхийг зэрэг саналаа. Одоо бүгдээрээ шүлэг дуурайн зохиолцгоё. Шүлэг дуурайн зохиохын тулд хамгийн түрүүнд юу анхаарахыг мэдэх нь чухал. За шүлэг дуурайн зохиохдоо шүлгийн хэмнэл борон болон мөр бүрийн тоо тэнцүү байх талыг анхаарах нь, мөн гол утга санааг хадгалан авч үзэхийг анхаарах нь, үүнээс гадна найруулга болон зөв бичих дүрмийн автаа гаргасан эсэхийг хянж анхаарах хэрэгтэй байдаг байна. За хэдүүлээ одоо тэгвэл шүлэг хамтдаа дуурайн зохион бичиж үзье.
100 гэсэн хэлтэй шүлгээр дуурайн тохиолдчих. За ингээд хавар гэсэн шүлгийн эхний хоёр мөр. Хавртай би найзландаа хамт гадаа тоглондоо гэсэн хоёр мөрийг багш нь зунтай би нөхөрлөндөө зөндөө удаан тоглондоо гэж дуурайлаа. Усны шувуу өгсөндөө уран зэрэглээ харандаа гэсэн хоёр дараач хоёр мөрийг багш нь усны шувууд нэснэгээ уул талыг шивсэндээ гэж дуурайлаа. За хавар гэсэн шүлгийн дараагийн багийн эхний хоёр мөр. Хавртай би найзландаа хамт ажиллаа хийндээ гэсэн багш нь зунтай би нөхөрлөндөө зөндөө удаан тоглондоо гэж дуурайлсан. За сүүлийн хоёр мөр нь зүлэг модоо уснандаа шүлэг номоо уншиндаа гэсэн хоёр мөрийг багш нь цэцэг ногоогоо усландаа хичээл номоо давсандаа гэж дуурайлаа. За хэдүүлээ багшаа тохиолсон 100 гэсэн сэдвтэй шүлгийг хавар гэсэн сэдвтэй шүлгээ дахин уулзцай. Хавртай би найзландаа хамт гадаа тоглондоо усны шувуу өгсөндөө уран зэрэглээ харандаа хавртай би найзландаа хамт ажиллаа хийндээ зүлэг модоо уснандаа шүлэг номоо уншиндаа зунтай би нөхөрлөндөө зөндөө удаан тоглондоо усны шувууд нэснэгээ уул талыг шивсэндээ зунтай би нөхөрлөндөө зөндөө удаан тоглондоо цэцэг ногоогоо уснандаа хичээл номоо давсандаа. За бүгдээрээ сая хавар гэсэн шүлгийг 100 гэсэн шүлгээр дуурайн багшаа шүлгийг хавар гэсэн шүлгээр хайцуулан та одоо бүгдээрээ хавар гэсэн шүлэг болон 100 гэсэн шүлгээ хайцуулан харцгаа. Ижил төсөөтэй талууд юу байгааг ажиглаарай. Анхааралтай уншиж ажиглаарай. Ажил буюу төсөөтэй талууд юу вэ? За хамтаа ажил төсөөтэй талуудыг ажилласан ярилцъя. Хавртай би найзландаа хамт гадаа тоглондоо гэсэн эхний хоёр мөрний хавртай хамт гэж эхний хоёр мөр нь хавртай хамт гэж ижил үсгээр хэлсэн байна шүү дээ. Мөн бас дараагийн хоёр мөр нь усны шувууд уснандаа уран зэрэглээ харандаа гэж ижлэгэн уул хэлсэн байна. Үүнээс гадна ахиж нэг зүйл ажилласан хүүхдүүдээ хавар 100 гэх шүлэг нь мөрийн тоож бөгөөд нэг мөрөнд байгаа үгийн тооны байгаа. Хавртай би найзландаа гэж нэг мөрөнд энэ мөрөнд дөрвөн үг байгаа. Зунтай би нөхөрлөндөө гэдэг дөрвөн үг. Тэгэхээр хэдүүлээ энэ ажигласан зүйлсээ дүгнэлтчий багштайгаа хамт дүгнэлтчий. За шүлгийг дуурайн тохиолдоо толгой холбож дуурайн бичих гэдэг нь хавртай би найзландаа хамт гадаа тоглондоо гэж эхний үг нь айлхан чи үзэл гэсэн байсан шүү дээ. Үүнийг толгой холбож дуурайн бичих гэдэг байна. За мөн бас шүлгийг дуурайн тохиолдоо хоёр мөрөөр дуурайн бичих. Мөр бүрийн үгийн тоог дуурайж бичих. Мөр бүрийн үгийн тоог дуурайж бичих аргаар шүлгийг дуурайн бичих байна. За мөр бүрийн үгийн тоог бичихсэн шүү дээ. Ийм аргаар шүлгийг дуурайн бичих болыг хэлээ гэж авлаа. За хэдүүлээ тэгвэл дуурайн тохиолдсон шүлгээ уншицгаая. Дахин уншицгаая. Хавртай би найзландаа хамт гадаа тоглондоо усны шувуу өгсөндөө уран зэрэглээ харандаа хавртай би найзландаа хамт ажиллаа хийндээ зүлэг модоо уснандаа шүлэг номоо уншиндаа нэг багш нь юу гэж дуурайн тохиолдчихлаа. Зунтай би нөхөрлөндөө зөндөө удаан тоглондоо усны шувууд нэснэгээ уул талыг шивсэндээ зунтай би нөхөрлөндөө зөндөө удаан тоглондоо цэцэг ногоогоо усландаа хичээл номоо давсандаа дуурайн бичих шүү дээ. За хэдүүлээ өнөөдрийн
чигээ дүгнэхээр за шүдэд уран зохион бичих хичээлээр идэвхтэй юуг анхаардаг гэсэн шүү дээ. За тэгвэл дахиад нэг шүдэд уран зохион бичихтэй юуг анхаардаг гэдэг вэ? Хатаа шүлгийн хэмэл болон мөр бүрийн тоог хэцүү байхыг анхаарах нь, гол утга санааг хадгалан алдагдгийг анхаарах нь, мөн бас найруулгын болон зөв бичих төргийн хамтаа гаргасан эсхийг анхаарах нэ. Хэдүүлээ шүдэд зохион бичихтэй энэ анхаарах зүйлсийг хийх мөрдөж хэр танд илүүснэ. Үүнхээр за шүдгийн мөрийн тоо болон мөрөнд байгаа үгийн тоо хэцүү байсан. За хоёр шүдэг хоёулаа удирдлагын онцлогийг илэрхийлж байгаа учраас гол утга санааг хадгалж чадлаа. Найруулгын болон үгийн алдаагаа сайн шалсан учраас шүдэд уран зохиож бичих хичээлийг үр дүнтэй сайн гүйцэтгэсэн гэж маш их дүгнэлээ. За хичээлдээ их орсон үзэгдэл байна. За тэгээд хүүхдүүдийн маань гэртээ хийх гэрийн даалгавар нь Цастай өвөл, мөстэй өвөл, цан хүүрэг, жавартай өвөл, хүүхэд бидний хүлээсэн өвөл, хүйтэн гэлгүй хөстөг өвөл. Цас мөсөн дээр тоглохгүй бол цагаан өвөл гомдон байх та. Мөс цасан дээр тоглохгүй бол мөнгөн өвөл гомдон байх та. за гэрийн даалгавар би маам юм өвөл гэсэн шүдгийг гэрийнхэнтэйгээ хамтран дуурайн зохион биччихлээ. Ингээд хичээлдээ идэвхтэй орсон хүүхд багчуудаа баярлалаа.